Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулинд 15-аас 34 насны иргэдийг залуус гэж тодорхойлжээ. За Монгол улсын аливаа бодлого шийдвэр бүтээн байгуулалт залуучуудын хөгжих чиглэлд ямар анхаарал хандуулдаг вэ гэдэг асуултанд бид хариулт ирж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сурвалжлаа. За ингэхдээ залуу үеийнхэн буюу залуус өөрсдийнхөө хэрэгцээ шаардлага тулгуурласан асуудлууд юу байгаа вэ гэдэгт судалгаа хийсэн, зураглалын аргаар судалгаа хийсэн нэгэн клубын судалгаанд түшиглсэн сурвалжлага хүрэхэд бэлэн боллоо. Залуу хүн бүр эрхээ мэддэг, эрхийг нь хамгаалдаг, ээлтэй орчныг бий болгох алсын хараатай залуусын давлгаа гэх энэ клуб гэр хороололд амьдарч байгаа хүүхэд залуусын амьдрах орчин, хөгжлийн үйлчилгээний асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлүүлэхээр зорддог байна. Ийхүү зорилгынхаа хүрээнд үеийнгийн залуусынхаа тулгамдж байгаа асуудлуудыг илүү ойр мэдхийн хувьд өөрсдийн нүдээр орчноо судалжээ. Судалгаанд Чингэлтэй дүүргийн хөгжлийн төвүүд залууст нээлттэй хүртээмжтэй ажиллаж чадахгүй байгаа талаарх дүн гарчээ. Энэ судалгаа нь болохоор бас яг өөртөө Чингэлтэй дүүргийн залуучууд анх нэгдэжсэн учраас илүү орчны асуудлуудаар бас судалгаагаа үндэслэж хийсэн. Тэгээд судалгаан дээр их юм бол илүү эрүүл аюулгүй амьдрах юм орчны асуудлууд нь нэлээ их байгаа гэдгийг өөртөө бас нүдэрээ харж байгаа учраас тэгээ энэ дээр энэ асуудлууд нь хэрхэн шийдвэрлэх боломжтой, яг нөхцөл байдал нь ямар хувь байгаа гэсэн судалгааг илүү газрын зургийн аргачлалаар хийсэн. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хүрээнд нийслэлийн 9 дүүрэг 21 аймагт хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Энэ хэлтсүүд залуус чиглэсэн ямар үйлчилгээ үзүүлж байгааг бид Баянгол дүүргийг сонгон очиж үйл ажиллагааг нь тодруулсан юм. Залуучуудад амьдрах ухааны боловсрол олгох, сургалт явуулах чиг үүрэгтэй байж байгаа. За мөн сонирхлын клубыг дэмжих, байгуулах, дэргэдээ дэмжих клуб ажиллуулах. За дээрээс нь залуучуудын гарааны бизнесийг дэмжих бас сурталчлах тийм ээ, олон нийт хязгаар гарааны бизнесийн сурталчлах. За тэгээд дээрээс нь залуучуудыг ажилд холбон зуучлах, бас хууль зүйн асуудлаар бол бидэнтэй ирж уулзаад бас холбон зуучлуулах боломжтой, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд холбон зуучлуулах боломжтой. Хажуу өрөөнд бас байгаад үйл ажиллагаа явуулж байна л да. Тэгээд дээрээс нь яг энэ төвийн хүн хүчний асуудал бас 3 байж байгаад 2 болсон гэдэг чинь дүүргийн хувьд яг хичнээн мянган залуучууд байдгийн. Яг хүрч ажиллах хүртээмжийн хувьд энэ төрийн үйлчилгээ яг энэ тоонуудыг харахаар бас яг хангалтгүй харагдаад байна л да. Тийм. Манай Баянгол дүүрэг чинь яг 15-аас 34 насны 65880 залуу байдаг байхгүй юу? 2021 оны тоолдоо. Тийм. За тэгээд үүнээс яг залуучуудын хөгжлийн төв дээр тогтмол ирж үйлчлүүлдэг ер нь бол 10 жилийн өсвөр үеийн залуучууд л байдгийн. Тэрнээс дээшээ залуучууд нь бол их хвчлэн захим сувгаар юугаа авчдаг, мэдээлэл авчдаг. Гэхдээ хуучин 3 мэрэгчлэлтэн байж гоод одоо 2 мэрэгчлэлтэн болцсон. Гэхдээ яг одоо бол би ганцаараа ажиллаж байна. Илүү нэг хүртээмж гэдэг тал дээр бол жоохон тутмаг. Залуучууд бол хөгжлийн төвөөс гэр бүлийн зөвлөгөө авах, залуучууд өөрсдийн сонирхол, хүсэл сонирхлын дагуух үйл ажиллагааг явуулах, хүсэлтэд гаргах, залуучууд клуб байгуулан чөлөөт ярилцлага хийх гэх мэтчлэн залуучуудад чиглэсэн 7-оос 8 чиг үүргийг тухайн хуулинд зааж өгсөн байна. Өөрөөр бол залуучуудын хөгжлийн төв нь залуусын хөгжих бүх боломжийг бий болгосон салбар зөвлөлийн ажлын алба байна гэж заасан байна. Дээрх бүх үйл ажиллагааг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэж мөн заажээ. Залуучдын чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар тун хомос байгаа юм байна. За яг тоглоомын талбаанууд байлаа гэхэд тэд нар маш их аюул эрсдэлтэй. Одоо хуучин тоглоом байлаа гэхэд эргээд хүүхдүүд гар хөлөө хойголдог ч юм уу, тийм асуудлууд маш их гардаг. Тэгээ дээрэс нь улирлын чанартай өвөл болохоор яг нэг гүний ундрагын ус гарч ирээд хөлддөг ч юм уу, тиймэрхүү асуудлууд өвлийн улиралд маш их гарч ирдэг. Тэгээ энийг илүү ингэж зөв шийдэл болохоор хөгжлийн төвүүд байдаг. Чингэлтэй дүүрэг дээр гэх юм бол илүү давуу талтайгаар хайрхан хөгжлийн төвүүд байгаа. Тэгээ энэ бас яг бүх улирал залуучууд болон бүх насныханд гэж очиж үйлчлүүлэх, чөлөө цагаа зөв өнгөрүүлэх юм бас орчин нөхцөл болж байгаа.
Нийслэлийн 9 дүүрэг 21 аймагт салбартай хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн хилтэс бүртээ 2 орон тооны мэрэгжилтэнтэйгээр жилдээ улсын төсвөөс 15 сая төгрөгийн санхүүжилт авч ажилладаг байна. Харин хайрхан хөгжлийн төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа 2 салбар төв нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь засаг даргын шууд удирдлагаар чиглэгдэж үйл ажиллагаагаа явуулдаг тус хөгжлийн төв нь жилдээ 400-аас 500 орчим сая төгрөгийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ жил бол манайх ерөнхийдөө хайрхан хөгжлийн төв орон нутгийн өмч төсвүүд үйлдвэрийн газар маань болохоор 480 сая төгрөгийн төсвөөс манад тавьж өгч байгаа орлого. Бид нар өөрсдөө 68 сая төгрөг одоо дотоодоосоо энэ жил хийх ёстой. Тий. Ерөнхий одоо манайх ерөөсөө энэ нийтдээ 550 сая болж байгаа. 68 саятайгаа нийлээд энэ жил энэ 550 сая үл ерөөсөө л урсгал зардал ажилчдын цалин тэгээд ерөөсөө хамгийн гол юм ерөөсөө халаалтандаа л явдаг. Чингэлтэй дүүрэгдэх хайрхан хөгжлийн төвийн төсвийн ерөнхийлөн захирагч засаг дарга Бат Сүмбэрлэн хайрхан хөгжлийн төв 1-2-ын үйл ажиллагааны санхүүжилтэд 2021 онд нийтдээ 490 сая төгрөг, 2022 онд 550 сая төгрөгийг тус төсвөлэн баталжээ. За нийт 2 төвийг ажилуулахад нийтдээ 19 хүний орон тоотойгоор ажилдаг. Дээрх санхүүжилтийн зардлын их үүсвэрийг нь харвал 2021 оны төсвийн 280 орчим сая төгрөг нь ажилчдын зардал, байр ашиглалттай холбоотой тогтмол зардал нь 200 гаруй сая төгрөг гээд дийлэнх зардал нь урсгал зардал зарцуулагдаж байгааг та харж байна. 2022 онд мөн адил зарцуулагдаж байгаа нь залуучуудад тэдний хөгжилд шаардлагатай төсөв төдийлөн зарцуулагдаагүй харагдаж байгааг үзэгч та бүхэн харж байна. Энэ 19 хүнээрээ бол одоо ажиллахад бол бас хүнд хагас бүтэн сайнд л манайх чинь нөгөө өөрийнхөө төсвийн орлогыг бүрдүүлэлтээ хийхин тулд хагас бүтэн сайнд ерөнхийдөө бид нар чинь төлбөртэй тоглолтоо авч явж байгаа. Тэртээ дөрөв ингээд 100 гаруй сая төгрөгийн санхүүжилт гарч байгаа юм чи илүү бас бодиттой ажил хэрэг болоосоо гэж хүсэж байгаа тий. Тэг яг хав бусад цагаар нь ингээд өөр хүмүүст түрээслэх эсвэл мөнгө олох ч юм уу бусад зардлуудаа нөхөх байдлаар ажиллаж болох ч гэсэн одоо яг үндсэн чиглэлээр болвол яг гэр ороолын ийм залуучдын чөлөө цагаа зөв боловсоо өнгөрүүлэх гэсэн тийм нөхцөл байдлыг нь бүрдүүлэх шаардлагатай байгаа юм байна. Энэ мэдээж бусад дөрвүүдээр их юм бол хөгжлийн төвөд байгаа ч гэсэн маш бага төсөв санхүүжилттэй. Тэгсэн хэрнээ бас яг агуулгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад байгаа. Тэгэхээр бас илүү ингэж давуу талтайгаар байр байна тий. Яг тодорхой нөхцөл орчин бүрдсэн байна. Санхүүжилт нь бас хангалттай их байгаа юм чи илүү үр дүнтэй байх шаардлагатай байна гэдгийг бол судалгаанаас бас харахаар байгаа. Бидгэд бол хэлцийн дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа тустай байргүй одоо байгаа шүү дээ тийм ээ. За дараа нь болохоор санхүүгийн асуудал бас өмнө нь бол улиралд 2 сая төгрөгийн юутэй байдаг байсан бохоггүй. Одоо санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байсан. Энэ жилээс арай нэмэгдээд 15 сая болсон гэж одоо сүүлд яасан шийдэгдсэн. Гэхдээ энэ маань бол бас зарим талаараа хүрэхгүй байх тохиолдол зөндөө байдаг. Монгол улсын хүн амын 30 гаруй хувь нь буюу 1 сая 30 мянга гаруй нь 15-аас 34 насны иргэд байна. Мөн энэ насны иргэдийн дунд ажилгүйдэл ядуурлын түвшин өндөр байна. Ялангуяа гэр хороололт дийлэнх нь аж төрж байна. Тэгвэл эдгээр иргэдийн ажиллаж хөдөлмөрлөх, сурч боловсрох орчин нөхцөлийг аливаа бодлого шийдвэр үйлчилгээгээр дамжуулан сайжруулах үүрэг нь төрдбөө. Хоёр хөгжлийн төв маань одоо зөвхөн спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зориулагдсан байгаад байна уу? Яг хүртээмжийн хувьд энэ чинь төрийн үйлчилгээ авах, дээрээс нь залуучуудын хөгжих чиглэл чинь зөвхөн спортоор хязгаарлагдахгүй шүү дээ, тийм. Энэ хоёр байгууламж бол анхнаасаа зохион байгуулалтын хувьд бол одоо урлаг соёл спортын арга хэмжээнд бол зохион байгуулагдсан. Энэ хоёр байгууламж нэг давхартай хоёулаа урлагийн заалтай байж байгаа. Тэнд бол нэгт бол урлаг соёлын арга хэмжээ явагдаж болно. Хоёрт одоо тухайн хорооны иргэд, сайн дурын байгууллагууд, залуучуудын эвлэлд нэгдэж байгаа клубүүд одоо тэндээ хурал семинар, уулзалт ярилцлага, тодорхой төлөвлөгөөтэй ажлуудаа хийгээд явах бүрэн боломжтой байж байгаа. Нээлттэй гэж ойлгож болно. Хоёр давхарт спортын заал байгаа юм л да. Тэрэгцэртэй хүн тэр хоёр давхар руу яаж гарах вэ? Шаттай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр л эн чинь хүртээмжийн асуудал хязгаарлагдчих юм шүү гэж харагдсан байна. Бид нар бол одоо спорт хороо гэдэг одоо дүүргийнхээ одоо 10 дугаар хороонд байлтай спорт хороонд байж байна. Спорт хороо бол яг стандартын дагуу баригдсан. Бас хоёр давхартай заалтай. Гэхдээ лифттэй байж байгаа. Тэгэхээр лифт бол өөрөө одоо таны асууж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хэрэг зориулсан
арга хэмжээг хийвээ гэвэл бид нар заавал тэр хайрхан хөгжлийн төвийн тэр шатаар өксөхгүйгээр одоо зориултын тэр спортын талбаантаа хийчих бүрэн боломжтой. За бид яг одоо Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр хүрэлцэн ирсэн байна. За энд бол хайрхан хөгжлийн төв 2 байраа барьчихсан үйл ажиллагаагаа явуулдаг. За гэтэл үзэгч та бүхний яг харж байгаачлан миний ард харагдаж байна. Энд бол өрхийн эрүүл мэнд буюу одоо ажиглалтын баг ажиллаж байгаа. Гэтэл энэ бол залуучуудад зориулсан хөгжлийн төв. Жилдээ одоо улсаас 400-500 сая төгрөгийн төсөвлөгдөд одоо үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Энэ газар залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг сүүлийн 2019 оноос хойш буюу COVID-19 өвчин гарснаас хойш үйл ажиллагааны зогсонг байдалтай буюу залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэдэг мэдээллийг өгж байгаа. Залуучуудын хөгжих боломжоор ханган үйлчлэх байр нь өөр зориулалтаар нэг нь ажиллаж байна. Нөгөө нэг нь Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт ажиллаж байгааг үзэгч та бүхэн дээрх мэдээлэлээс харлаа. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулинд бол дээрх төрийн байгууллагууд нь зөвхөн спортын чиглэлээр бус 8 орчим чиг үүргээр ажиллах ёстой. Өөрөөр бол залуучуудын хөгжил зөвхөн спорт арга хэмжээгээр хязгаарлагдахгүй. Тэдэнд нийгмийн олон тулгамдсан асуудал бий. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хүрээнд ажиллаж байгаа байгууллагууд ийм байдалтай байгаа бол дээрх хуулийн хэрэгжилтэд бүхэлдээ хэрхэн хэрэгжиж байгааг Монголын залуучуудын байгууллагын хийсэн хуулийн хэрэгжилтийн түргэн үнэлгээнээс харвал энэхүү хуулийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэг дутмаг байхаас гадна залуучуудын иргэний нийгмийн төлөөлөл төрийн бас байгууллага хүний эрх хамгаалагч хувь хүний тухайд тэр бүр хэрэглэж үзээгүй за зөвхөн хөдөлмөр эрхлээгүй хөгжлийн бэрхшээлтэй сургууль завсарсан залуучууд гол төлөв суралцах хөдөлмөр эрхлэх талаас нь анхаарч иржээ. За залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааг тогтворжуулахад арга зүйн тусалцаанаас гадна хангалттай санхүүжилт шаардлагатай байдаг бол залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд ялгаатай нийгмийн бүлэг тус бүрийн оролцоог бүх шатанд хангах, татан оролцуулах, оролцож дадтал нь дэмжих, чадахжуулах шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарчээ. Тэрний дүгнж агаар бол нийт 25 зүйлийн 2 зүйл маань одоо их бүрэн хэрэгждэг те 20 гаруй зүйл нь заримдаг буюу те яг бүрэн дүүрэн утгаараа хэрэгждэг. За тэгээд мөн бас 2 зүйл заалт огт хэрэгждэг гэсэн юм дүгнэлт гаргасан байгаа. Тус хуулинд бол баталснаар бол одоо залуучдыг дэмжих сан байгуулах ёстой. Тэгээд энэ байгуулах одоо даалгавартай энэ хуулийн хүрээнд тэгээд энэ сан маань одоо өөрөө одоо болтол байгуулагдаагүй. Тэгээд энэ сангийн одоо санд төвлөрж одоо төвлөрсөн төсвөөр энэ хуулийг бас хэрэгжүүлэх санхүүжүүлэх юм зорилготой хууль байгаа. Гэтэл нөгөө яг хэрэгжилтийг нөгөө хангах одоо төсвийн болон санхүүгийн их усур бас дутагдaltaй. Хуулийн хэрэгжилтэн тааруу мөн зарим тохиолдолд залуучуудад зориулсан төрийн үйл ажиллагаа үзүүлэх хөгжлийн төвүүдийг мэдхээсээ мэдэхгүй нэх зөвхөн спорт арга хэмжээ явуулдаг газар төдийгөөр мэдэж байгаа тухай залуусын давлгаа клубын судалгаанд оролцогчид мөн дурджээ. Яг энэ судалгааг Чингэлтэй дүүргийн хөгжлийн төвүүд дээр очиж хахад залуучууд нь ерөөхдөө бол хөгжлийн төвөдөө мэддэг байсан. Тэгээ хөгжлийн төвөдөө мэддэг байсан залуучууд нь ирээд үйлчлүүлэх гэхээр маш олон төрлийн бичиг баримтаа шаарддаг гэж хэлжсэн. Тэгээ мөн тэдний хүсдэг сургалт болон үйлчлэгээ явуулж чаддгүй гэж хэлжсэн. Тухайлбал одоо яг спорт арга хэмжээнээс гадна өөр сургалт үйлчлэгээ авмаар байдаг юм байна шүү дээ. Өөр сургалт үйлчлэгээ авмаар байсан ч тэрийн заах тийм болгосон хүчин байхгүй гэж ярьжсэн. Бусад орнуудын хөгжлийн төвүүдийг харахаар жишээлбэл Солонгос улсад хөгжлийн төвүүд нь бүх насны хүмүүс үйлчлүүлдэг. Тэгээд насных нь хүмүүсийн онцлогтод харуулад өөр янзын үйлчлэгээ хөтөлбөрүүд явуулдаг юм билээ. Тэгээд Солонгос улсын яг онцлог нь яагаад юм байгаа вэ гэхлээр төрөөс ингээд доктортой санхүүжилтийг өгч чаддаг. Мөн санхүүжилтийн хөгжлийн төвүүд нь үр ашигтайгаар тухайн зарцуулж чаддаг. Эндээ л байгаа. Спортоос өөр одоо арга хэмжээ зохион байгуулахад бол хаалттай байна гэдэг зүйлийг бас энэ хавьд одоо амьдарч байгаа залуучуудын төлөө бас ярьж байсан. Энэ дээр бол одоо ерөнхийдөө манай хаалга бол нээлттэй шүү дээ. Залуучууд надад удирдамжаа бариад юм уу төсөл ийм хийцсэн байгаа. Танай байгууллагаас манад одоо туслах боломж болцоо байна уу гэвэл манад нээлттэй. Манайх уулаасаа л би одоо энэ юун дээр байна. Одоо манад нөгөө удирдамжаа бариад ирдэг гэрээгээ хий, бүтэн жилээр хий. Одоо энэ үл нээлттэй байгаа. Залуучууд өөрсдөө санаачлагаа гаргаад танай дээр одоо урлаг заалан чинь ийм явуулъя гэх юм бол нээлттэй урлаг зааланда манай 21 онд бас ерөнхийдөө бас өнгө үзэмжийн нэмээд залуучуудаа ахмадуудаа үйлчлэх гээд бас өнгө үзэмж нэмээд аятайхан болгоцсон байгаа. Хайрхан хөгжлийн төв 2 дээр гэх юм бол автобусны буудлаас 1.5 км зайтай. Тэгээ тэрүүгээр заавал алхаж очино. Эсвэл хувийн унаагаар очино. Хувийн унаагаар очихоор зөксөлн төлбөртэй гэдэг ч юм уу.
тиймэрхүү бас нөхцөл нь хүртээмжгүй байдлыг бас илүү харуулж байгаа юм болов уу гэж. Илүү хөгжлийн төв талаасаа болон төрийн зүгээс хийх боломжтой зүйл нь гэх юм бол үйл ажиллагааны чиглэлтэй болох. За тэгээ дээрэс нь одоо ажиллаж байгаа хүмүүсийн чиг үүрэг нь бас тодорхой байх хэрэгтэй. Одоо жишээлбэл хайрхан хөгжлийн төвийн талаар ихэнх хүмүүс бас залуучууд мэддэггүй. Мэдээлэлээ бас яг бүх хүнд хүрэхийг бас өөртөө нэг хүсдэггүй юм шиг байсан. Тэгэхээр илүү хүн болгоо нээлттэй хэрнээ илүү бас сая хүртээмжтэй байх нэг тийм зохицуулалтын юмнуудын чиглэлүүдийг нь хийж өгөх хэрэгтэй гэж харагдаж байгаа. Залуус чиглэсэн үйл ажиллагаатай хоёр төрлийн байгууллага байна. Нэг нь дүүрэгт бүрд салбартай хилцүүд. Энэ нь хүн хүчний хувьд 1-2 мэрэгжилтэнтэй сургалт зохион байгуулдагч залуусын яг хэрэгцээх хүсэлд нийцсэн үйл ажиллагааг хийхэд улсаас улиралдаа 2 сая төгрөг авдаг байсан бол одоо улиралдаа 15 сая төгрөг авдаг болжээ. За гэвч энэ нь мөн л сургалт томоохон хэмжээний үйл ажиллагаанд хангалтгүй юм. Харин дүүргүүдийн засаг даргын харьяа хөгжлийн төв нь 2 байна. Гэтэл энэ нь зөвхөн чингэлтэй дүүрэгт байгаа юм. Бусад дүүргийн залуучууд ч мөн адил спортынч болтугай ийм төрлийн хөгжлийн төвүүд хэрэгтэй байгаа. Ингэснээр залуучуудад өгөх төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэж харж болно. Мөн 15 сая төгрөг хүртэлх санхүүжилттэй дүүрэг бүрт байдаг залуучуудын хөгжлийн хилцээг бодвол үйл ажиллагааны зардалтаа жилдээ 400-аас 500 сая төгрөгийг авдагч залуустай чиглэсэн ажлын зардал гэхээсээ илүү ажилчдын цалин, урсгал зардал зарцуулагдаж байгаа нөгөө л хүртээмжийн асуудал яригдана. Өөрийн гэсэн байртайч улсын өөр чиглэлийн байгууллага ажиллаж залуусын боломжийг хааж байгаа явдалд Монгол улсын залууч эдгээр төвүүдийн үйл ажиллагааг идэвхтэй байлгахад оролцоотой шаардлага тавин үйлчлүүлдэг болох хэрэгтэй байна. Ингэснээр бид төрийн ажлыг хянах, ажлыг нь хийлэгдэх болгоход иргэд бидний оролцоо чухал юм.